Солгой хоолойтой гэж өөрийгөө боддог учраас дуулахаас татгалздаг. Гэвч солгой хоолойтой хүн гэж байдаггүй буюу дуулах чадвартай болох боломжтой юм байна. Тэгвэл дуулах урлагийн багш Мегмар Сүрэн сүүлийн 5 жилд дуулах чадваргүй 100 гаруй хүнийг дуу хорын их урлагт хөл тавилжээ. Солгой хоолойтой хүнийг дуулж сургана гэхээр хүн бүр гайхаж магадгүй. Гэхдээ энэ нь боломжтой юм байна. За тодорхойлбол хөөх сонсгол муутай хүмүүсийг ч зөв арга барил тогтмол дасгалын тусламжтайгаар дуулж сургах боломжтой гэнэ. Тэгвэл Мегмар Сүрэн багш 16-аас 75 хүртэлх насны хүмүүст дуулах ур чадварын гайхамшигыг мэдрүүлж өнөөдрийг хүрсэн байна. Би солгой гэдээ дуулдаггүй хүмүүс маш их байдаг. Тэгээд тэр нь хамгийн гол нь нэг үе удамдаа ингээл манайхан солгой гэд хүмүүс яриад байдаг те. Тэгээд тэр зүйл болохоор зэрэг ер нь өөрийгөө хөгжүүлээгүй яг сайн багшаа олоод тэгээ багш дээр очих юм бол дуулах эрдмийг сураад л болоо. Нөө А үсэг заалгаал уншиж чаддагтай адилхан. Янз бүрийн насныхан шүү дээ эмээнэрч байна. Зарим өвөөч бас байгаа. Бүр одоо залуухан 19-20 той хүмүүс ч бас байдаг. Их сонирхож хүлээж авдаг. Тэр нь одоо арилж болох юм байна гэдгийг харангуут хөөх тийм багшаа тийм үнэхээр байгаа юу гэдэг. Тэг итгэхийн аргагүй байна гэдэг. Тэгээд маш нээлттэй. Түүний суралцагчдын нэг ган хүлэг одоогоос 3 сарын өмнө энэхүү сургалтанд хамрагджээ. Багаасаа эхлэн гитар тоглох сонирхолтой байсан ч дуулж чаддаггүй, дуулахаас имээдэг байсан. Анх солгой хүмүүсийг ч дуулж сургаж болдог гэхээр гайхаж байсан ч энэ хугацаанд олон зүйлсийг шинээр нээж өөрийгөө хөгжүүлж байна. За цаашид дэлхийд гарсан дуучин болох зорилго тавьсан гэж ярьж байна. Би болохоор ийм сургалт байдаг олж мэдээд тэгээд багш дээр ирэл би тань шав орё гэж анхаарч байсан. Дуулах ур чадварыг бол эзэмшихдэг бол багштайгаа ингээд ярилцж байгаад ингээд гам ушаад ихэд ийм агуу юм байд юм байна гэдэг ойлгосон. Дуурайр одоо ингээд сураад дуулах ур чадварыг эзэмшээд бас гарнаа л гэж бодсон юм. Зангаа зүүчэл хоо гэж ингээл орилоод ингээд нэг тийм нэг уйтгартай юм шиг санагддаг байсан. Тэгээд одоо болохоор дуулах ур чадварыг эзэмшээд ингээд багш нар явсны эцэст болохоор би бол дуурийн дуучин болно гэсэн бас нэг мөрөөдөлтэй болсон байна. За тэгвэл дууны их урлагаар хичээллэж дуулж сурснараа хүн өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, төвлөрөх чадвартай болох олон талын ач тустай. Нөгөө талдаа солгой хүмүүс дууны хөвчин гэмтээгүй байдаг учраас шинээр сургахад илүү хялбар байдаг тухай хуваалцлаа. Харин дуулж сурах хугацаа хүмүүрийн хувьд харилцан адилгүй байдаг. Зарим хүн эхний бэлтгэлээрч ая олох анхан шатны суурьтай болдог гинэ. Нөгөө талаар огт нөгөө хоолой нь илэгдээгүй гэж ярьдаг л да. Дуул их буруу зуруу дуулаад ингээд хоолойгоо ингээд жоохон сонирн болгосон хүмүүс байдаг. Тийм зүйл байхгүй. Яг ингээд бүр нэг ажиллахад урамтай байдаг. За иймээс би солгой болохоор дуулж чаддаггүй гэх ойлголт өнөө үед харьцангуй өөрчлөгдөж хүсэл эрмэлзэлтэй хүн бүр дуулах чадвараа сайжруулах боломжтой болжээ. Өнөөдөр түүний бэлтгэсэн олон мянган шавнаар урлагийн их тогоонд чанагдж байгаа тухайч бидэнд хуваалцсан юм а.